Татврын багц сүүл дээр бол улсын хурлаас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Би бас яг татврын багц сүүлийн их хурлаас гарсан ажлын хэсэгт ажиллаж байгаа. Тэгэхээр одоо яг энэ аж ахуй нэгж ард иргэдийн нуруунд дээр бол татврын ачаал асар их байж байгаа. Нэгт хувь хэмжээний хувьд өндөр байна. Хоёрт татвар төлөх процесс хит захиргааны шинжтэй. Одоо төсвийн орлогоо бүрдүүлэхийн тулд аж ахуй нэгжүүдийн дансыг хааж байгаад хүчээр ингээд татврыг орлогыг ингээд суутгаад авчдаг. Ийм хүндрэлүүд байгаа болохоор одоо бол төр засгаас энэ ажлын байр бий болгож байгаа, баялаг үтээж байгаа, хувийн хвшлийн татврын хувь хэмжээг бууруулах. Хоёрт яг хөдөлмөрлөж байгаа иргэдийн гар дээр авж байгаа цалингаас авж байгаа татврыг бууруулах дээр бол ажлын хэсгээс тодорхой саналууд гаргаа явж байгаа. Тухайлбал хувь хүний орлогын хамтар дээр бол ажлын хэсгээс хөдөлмөрөөсөө доод хэмжээ буюу 792 мянган төгрөг хүртэл бүх хүнд бүх цалин орлого нь ямар хэмжээний цалинтайгаас үл хамааран 100% чөлөөлөх ийм саналыг оруулсан. За хөдөлмөрөөсөө доод хэмжээ нь сая хүртэл бол тодорхой хувь хэмжээгээр ингээд бууруулад явах саналыг оруулсан гэж. За нөөтийн татврын хувьд энэ бол иргэн болгонд хамаатай, хүн болгонд хамаатай. Тэгэхээр тухайн сарын эхний 500 мянган төгрөгийн худалдаа авалтын нөөтийг 100% буцааж олгохоор бүх хүнд бас ялгаахгүй болохоор ингээд зохицуултууд явж байгаа. За аж ахуй нэгжийн орлогын хамтар дээр тухайлбал босго байдаг. Тэр босгыг нэмэгдүүлэх, нөөтийн босгыг нэмэгдүүлэх, шатлсан хувь хэмжээг бууруулах гэдэг ийм тодорхой саналууд оруулсан явж байгаа. За процессын хувьд мэдээж татвар төлөхөд хувийн хвшлүүд татврын өр өсчдөг. Өр өсөнгүүт улсаас татврын байгууллага дансыг хааж агаад нөгөө цалингаа тавих гэжсэн, бизнесийнхаа эргэлтийн өрнө хийх гэжсэн хөрөнгөний шууд татаад авчдаг. Энэ захиргааны аргаар шийдэг зохицуултуудыг бид нар бас хувийн хвшилтэйгээ гадны улс орны жишгийн дагуу тодорхой хуваар тохироод нэг удаа татах хэмжээг нь хамгийн ихдээ 30% татгаарч үт юм уу. Ийм уян хатан зохицуултыг саналуудыг гаргаа явж байгаа. Тэгээ иймэрхүү байдлаар энэ татврын багц хуулийн төсөлд орж байгаа. Тэгээ энэ хаврын чуулганаар бид нар хилцэж энийг батлана. Тэгээ хэрэгжиж эхлэх нь бол эх оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхлэхээр ийм төлөвлөлт. Жижиг аж ахуйн нэгж байгууллагууд одоо дөнгөж одоо 50 сая төгрөг хүртэлх дэж 10% татварыг бол арай босхыг өндөрсгөн гэж яриад байгаа юм шүү дээ. Энэ дээр тал. Тэгээ яг нөөтийн босго яг 50 байгаа. Гэхдээ энэ татврын хуулийн боловсруулах явцад аж ахуй нэгж иргэдээс бол санал авсан 100 гаруй мянган санал ирсэн. Энэ дээр бол аж ахуй нэгжүүдээс бас тэгтэлтэй нөөтийн босго тавихаар нөгөө 50 сая дотроо багтах гад томрохгүй байна. Тийм болохоор бүгдээрээ босгохгүй одоо бүгдээрээ төлөө. За нөөтдөр зарим салбарт зарим хэсгээр нөөтийг чөлөөлчөд байгаа. Тухайлбал хүнсний салбарт гурилыг чөлөөлчөд нөгөө нарийн боо хийж байгаа газар чөлөөлөхгүй болохоор нөгөө борлуулалт хийж байгаа, үйлдвэрлэл хийж байгаа дээр нь татврын ачаал ирээд байгаа. Энэ асуудлуудыг нэг зэгслээч гэсэн саналууд ирсэн. Тэгээ яг хөө мэдээж иргэдийн ирж байгаа саналуудыг аваад ажлын хэсэг дээр бас тооцож төсөв дээрх ачааллыг судалж үзэж байгаа бид нар цаашдаа улс орны хөгжилд энэ ямар бодлого байвал татвар дээр явал хувийн хвшлүүд нь томрохын бэхжих ажлын байр бий болох гэж харж байгаа. Босгын тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхээр ийм саналууд ороод явж байгаа юм. Багц хуулийн одоо юу далд эдийн засгийг бууруулах гэж яриад ил гаргах гэж яриад байгаа шүү дээ. Гэтэл яг нөөтийг ч гэсэн яг энэ зарчмаар баталж ирсэн. Энэ яг хууль тэрнээсээ яг юугаараа өөр байж чадах юм бол татврын багц хууль тий. Яг хоо татврын хяналт зохицуултууд бас их чанга болоод ирэхээр одоо тэр дансыг хаадаг, захиргааны аргаар татдаг, алдан торгуул тооцдог болоод ирэхээр татвараас бас зайлсхийх сонирхол нэмэгдэж байгаа. Хоёр төр босго бас татвар төлөх босгыг 50 болгож байгаа. Одоо 400 болгоё гэсэн санал явж байгаа шүү дээ. Ингээд ирэхээр 400 хүртэл саяын борлуулалтаа иргэн аж ахуй нэгж нөгөө татврын дарамт учрахгүй учраас өөрсдөө борлуулалтаа сайн дураараа тайлгнадаг ийм боломжууд бий болж байгаа. Тэгэхээр яг ялгаа авахгүй урт хугацаанд татврын бааз зургийг өргөдөхийн тулд хувь хэмжээ болоод энэ зохицуултыг хувьд процессын хувьд илүү хялбар болгож өгч байгаа. Энийгээр бол татврын бааз зур нэмэгдэнэ. Хоёрт иргэдийн яг гар дээр ирж байгаа цалингаас авж байгаа татврыг ялангуяа хүн амын орлогын албантрыг бууруулчихаар гар дээр ирж байгаа цалин тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна. Энэ эргэл эдийн засагт хэрэглээ болоод орно. Эдийн засгээ дэмждэг. Тийм болохоор иргэд бас татврын бааз зур нэмэгдэхэд бас тодорхой хэмжээний үр гүйцэтгэв. Түрүүнд хэлсэн чинь нөгөө иргэдээс ирсэн санал дээр нэгдсэн ч нэг журмаар байя гэдэг чинь нөгөө нэгээс 10% заримд нь 10% татвар авдаг, заримд нь 1% гэхгүйгээр нэгдсэн яг нэг ижил болгоё гэсэн санал төрсэн гэсэн үг. Яг хоо энэ хувийн орлогын өнтөр дээр сая 1% орлого хэдэн төгрөгийн цалинтайгаас үл хамааран 1% татвар авдаг бай гэдэг санал асуулга явсан. Тэгээ 100 мянган хүний гарын үсэг цугласан учраас их хурл хилцэх юм зохицуулттай. Энэ бол тусдаа параллел нь явж байгаа зүйл. Гэхдээ энэ их хурлаар өргөн баригдах татврын хуультайгаа цуг зэрэгцүүлээд энийгээ хэлцээд уялдуулаад явна гэсэн үг.